Өнөөдөр өглөө 4:40-ээс ирчээд эргээд унтсан шүү дээ. Сайхан гарчаа. Би нэрээ өмнө нь өөртөө нэг жижиг 21 хоногаар 14 хоногоос челленжүүд зарлаа явдаг гэсэн. Тэгсэн энэ удаад би 75 хоногийн челленж зарлалцсан явж байгаа. Гоё шинэ мэдрэмж байна. Эхлэх гэж жоохон зөндөө бол айцтай. Аимхай зам хөдлөөд янз бүрийн юм болсон юм аа. Эхлэх гэж жоохон найзынхаа урилгыг хүлээж авчаад эхлүүлж чадахгүй байгаад 4 хоног болсноо. Тэгээд нэг амбар дулаад гоё сонирхолтой үйл явдал болоод тэгээ босож ирсэн. Тэр үйл явдал маань угаасаа намайг дараагийн түвшинд гаргах зэгчин болсон гэл амбардах шиг болсон. Тэг гоё хүч өгсөн шүү. Тэгээд 21 хоногийн тэм жижигэн алхмууд хийжсэн маань энэ удаад аягүй гоё дэм болох нэ гэд бэлэн болцсон байгаа. Би чи өмнө 4 жил гарны өмнөөс л эрт босож алхдаг байсан, эрт босож сурах гад тэгээ алхдаг байсан, гэрээсээ гарч сурах гад дасгал хөдөлгөөн хийх гээд йог хийдэг байсан, фитнес хийдэг байсан, аль аль хийж үтсэн дээ. Тэгээд эднэр маань бол гоё сэргээд бүр гоё урам зориг өгöd байхгүй. Тэгэхээр зантаа бүдэрнүү байна уу тэр ерөөсөө хамаагүй сэтгэл зүй бол бэлэн болцсон дээ. Бид нэг гоё юм хий гэж байхлаар зориглоор нэг заавал нэг болохгүй юм гарч ирээд шүү дээ. Тэр маань болохоор юу гэвэл зүгээр яг бидний бодлол юм байна. Биднийг хөдлөгдгөө хаалт болж өгöd идэг зүйл болоо. Яалтчгүй бодлол байт юм байна. Бодолтойгоо эхлээд гоё тэмцээд, өөртөөгөө их тэмцээд, ярилцах, тэмцэх биш дээ, ярилцаад гоё шийдэл олоод гараад ирчихдэг юм байна шүү. Та маань ямар нэгэн зүйл хийх гээд тэгээд гадны нөлөөллөөс болоо тийм байхгүй над шиг ялангуяа хүүхэд шилтгэлаад байвал тэгээд хөдлөхгүй юм биш үү. Тэгээ гоё өөртөө ярилцаад бэлэн болох хэрэгтэй юм байна. Өглөөний 45 минутын алхалт.